Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Nvidia компани OpenAI буюу хиймэл оюуханы компанид $100 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Nvidia компани нь AI загваруудыг сургах, ажилуулах томоохон дата төвүүдийг байгуулах гэрээний хүрээнд OpenAI $100 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа даваа гарагт зарласан. За энэ хүү гэрээсээр бол OpenAI-д тусалж магадгүй бөгөөд энэ нь үүлэн тооцооллын нөөцийн хамгийн том хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч Microsoft-оос хамааралтай байдлаар бууруулж магадгүй байгаа юм байна. За учир нь 1-р сард Microsoft компани OpenAI-д хийсэн түншлэлтэд өөрчлөлт хийхээр оруулснаар ChatGPT-д үйлдвэрлэгч бусад түншүүдтэй хамтран хиймэл оюуханы нэмэлт дэд бүтцийг бий болох боломжийг болгосон юм байна. За ингэснээр нэг өсөндөө OpenAI Stargate зэрэг хиймэл оюун ухааны мэдээллийн төв буюу одоо өгөгдлийн төвүүдийн төслүүдээр янз бүрийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Nvidia-ийн хэлцэл нь Microsoft, Oracle, SoftBank-тай хийсэн гэрээ зэрэг OpenAI-тай одоогийн харилцаатай байгаа компаниудын түншлийг нөхөх болно гэж мэдээлсэн байна. Ингээд хиймэл оюун ухаанд тулгуурсан ирээдүй улам бүр ойрцоор байна. Өнөөдрийн технологийн мэдээлэл танд таалагдсан бол манай сувгийг subscribe хийж бичлэгийг маань лайк хийгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.